Мэдээ үргэлжилж байна. Улсын хурлаар татварын багц хуулиуд болоод тэтгэврийн шинжилгээ асуудлууд хэлэлцэгдэж эхлээд байна. За тэгвэл нийгмийн даатгалын багц хуулийн шинжилэлд аж ахуйн нэгжүүдийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах ёстой гэдэг байр суурийг ардчилсан намын гишүүд хөндөж эхлээд байна. За өнөөдрийн төвшөнд ажил олгогчид 12.5% ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаач энэ мөнгөний үр шим ажил олгогчид ямар ч хүртээлгүй юм. Иймээс уг шимтгэлийг болиулах нь ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнесийн салбарыг тэлэхэд том тус болно гэж үзэж байна. Хувь иргэн ажил хөдөлмөр эрхлээд өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь бол ойлгомжтой тийм. Ирээдүйд одоо авах тэтгэврээ төлж гин гэсэн. Атал хувийн хөвшил тэр хүнийг салинжуулаад тийм. Одоо нийгмийн баталгааг хангаад нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийнх нь одоо тий яг ижил хэмжээний мөнгө төлнө гэдэг бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд маш хүнд дарамт байгаа юм. Үнэхээр маш хүнд дарамт. Тэг ингээд одоо зүгээр логикоор бодсон ч гэсэн 700 мянга гаруй иргэдийг ажилдаа байлгаж байгаа энэ хувийн хөвшлээ нэмж торгоод нэмж татвараар дарамтлж одоо чи цалин өгсөн юм чи нэмээд чи тэр тэтгэврт гарахт нь бас хувь төл гэж штэ тий. Энэ шудраг гэсэн гэдэг асуудал байгаа.